За юуны өмнө өнөөдрийн арга хэмжээнд хүрэлцэн ирж энэ бүсүүдийн одоо хөгжлийн ялангуяа бодлогын баримт бичгүүд батлагдаад гарсан гэж ойлгож байгаа. Тэгээ одоо эх оноо төсөв улсын хурал дээр хэрэгжилж байна. Мөнгөний бодлого сая батлагдаад гарсан. За 25 оны хөгжлийн хөтөлбөр өөрөө бас батлагдсан. Гол бодлогын баримт бичгүүд маань батлагдчихлаа. За орон нутгийн сонгуул бас явагдаад дууслаа. За одоо аймаг сумдын удирдлагууд ерөнхийдөө бас томилогдоод дуусчих шиг байна. Одоо ингээд ажиллаа их цаг ирсэн. Тийм учраас яг энэ цаг үе дээр бүс зөсөн хөгжлийг яаж орон нутагт бодиттой төсөл хөтөлбөр болгож хэрэгжүүлэх вэ гэдэг талаар бас өнөөдөр ярилцсан. За эхний хэсгээр бол бодлогын зүйлүүд бас нэлээд ярьсан баха. За энэ хэсгээр бол илүү төр, хувийн хвшил, иргэний нийгэм яаж хамтарч илүү бодиттой эдийн засгийн үр ашигтай зөв төслүүдийг хийх юм бэ? За хоёрдугаарт шинэ засаг дарганаар иргэдийн хурлын дарганаар тодорлох иргэдийн хурлын одоо гишүүд маань бүх аймагт бий боллоо. Одоо 12 сард орон нутгийн төсөв батлагдана. Улсын төсвийн дараа. Яг энэ төсөв батлагдахаас өмнө энэ бүс зөсөн хөгжилтэй уялдуулаад ямар гол төслүүдийг бодиттойгоор хэрэгжүүлэх юм бэ? Газар дээр нь юу тулгараад байгаа юм бэ гэдэг дээр та бүхэн бас заалнаас асуулт асууж болно. За ингээд хамтын ажиллагаа гэдэг үүднээс салбарын төлөөллүүдийг өрсөн. За эхэнд одоо төрийн төлөөлөл бол одоо улсын хурлын 2 залуу гишүүн байна. Хангай бүсээс одоо сонгогдсон зогтоотор гишүүн. За дээрэс нь мөнхлөг гишүүн гэдэг. Энэ хоёр маань одоо бас улсын хурал дээр явж байгаа бүс зөсөн хөгжлийн чиглэлээр за өөрсдөө бас Баянгар, Арангай аймгийн уугуул хөгтүүд учраас энэ чиглэлээр ирэн тодорхой зүйлүүдийг таа бүхэнд бас хэлнэ. За мөн хоёр эрдэмтдийн төлөөлөл бий. Гантлаг. За одоо энэ газар зүйн чиглэлээр бас тэргүүлэх эрдэмтэн ялангуяа энэ хар хорин төслийн талаар бас тодорхой мэдээлэл таа бүхэнд өөрийнхөө байр суурийг илэрхийлнэ. За манай амгалан багш болохоор илүү ая зүйлчлэлийн чиглэлээр ялангуяа одоо хангайн бүсвэл уламжлалт мал аж ахуйг түшгэлсэн хот байгуулалтын дэд бүс гэдэг байдлаар ингээд тодорхойлогдсон. Тийм учраас энэ чиглэлээр одоо бас хангайн бүсийн ая зүйлчлэлийн чиглэлээр таа бүхэнд тодорхой бүр төслийн санаа байвал бас хэлээрэй гэж би бас өрсөн. За байгаль орчны асуудал хангайн бүс тус тулгымцсан асуудал ялангуяа Баянгар, Өрөнгө аймагт бол цөлжилт, газрын доройдол, хөрсний доройдол их хэмжээгээр явагдаж байгаа. Тэгээ энэ чиглэлээр энэ яаж ямар төсөл хөтөлбөрүүд хэрэгжих юм, юун дээр анхаарах юм гэдэг тал дээр манай энэ ЖЖ-ийн оюун туяа гэж байгаль орчин уур амьсгалын өөрчлөлт хариуцсан ажилтан ирсэн байна. За эцэст нь манай Баяр Жаргал Өчил сайдын зөвлөх засгийн газрын хэрэглэгчээр ажиллаж байгаа юм байна. Тэгээд яг энэ инженер, эрчим хүч, ашиг малтлалын чиглэлээр мэргэжсэн юм залуу байгаа. Бас Баянгар аймгийн залуу гэдэг та бүхэн мэднэ. Тийм учраас бас энэ бүсээс хамааралтай юм хүмүүс байгаа шүү. За ингээд эхний асуултаа би одоо их хурлын 2 гишүүнээс эхлээд зогтоотор гишүүнээс ер нь одоо их хурл дээр нэг одоо анхаарал татж байгаа юм. Бүсүүд, аймагуд өөрсдөө мэдээд ялгаатай татвар тогтоодог болёо. Яг газар дээр энэ бүс зөсөн хөгжлийг ажил хэрэг болгохын тулд татварын асуудлаас эхлэе гэдэг ийм асуудал яригдж байгаа. Тухайлбал энэ хөгжлийн бүтээн байгуулалтанд орж байгаа компаниудад импортоор тонн төхөөрөмжөө оруулж ирэх юм бол гайл нөөтөөс чөлөөлөх асуудал яригдж байгаа. 4 жилийн хугацаагаар хойшлуулах асуудал яригдж байгаа гэдэг. Ер нь татвар дээр нь бүгдээр хөнгөлт үзүүлээд үзлээ. Хангайн бүс дээр ямар төрлийн татврын өөрчлөлт хийвэл зөв бэ гэдэг ийм асуудал яригдж байгаа маа. Тэгээд Зотоотор гишүүнийг ер нь энэ татврын өөрчлөлийн талаар ямар бодлого явж байна? Хангайн бүсд ер нь та юу гэж бодож байна? Та нэг өөрийнхөө бодлыг бас илэрхийлээч. За бид нар 3 минутаар ярилцах юм шүү. Тэгэхээр манай панелистууд маань яг тодорхой саналуудаа хэлээд явуул. Тэгээд цаг гарвал одоо танхимаас бас санал авах юм. За баярлалаа. Бүгдээрэнд нь өдрийн мэнд хүргэе. За төсөвдөр татварын асуудал орж ирж байгаа. За тэгээд бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд бас татварын асуудлууд илүү одоо хөнгөвчлсөн байдлаар орж ирж байгаа. Сая манай даваа талаа зөвлөх хэллээ. Шаардлагатай гайлын одоо энэ бүсчилсэн хөгжлийн хүрээнд хийгдэх бүтээн байгуулалт тоног төхөөрөмжтэй холбоотой үйлдвэрлэлүүдийн тоног төхөөрөмжтөр бол татварын хөнгөлөлт үзүүлэх. За тэгээд шаардлагатай татваруудыг хойшлох, зарим нь бол хөнгөлж чөлөөлөх асуудлууд яригдж байгаа. Гэхдээ энийг илүү бүсчилсэн гэж бодхоос илүүтэйгээр зөвхөн өнгөрсөн 2 жилийн одоо датан дээр үзэхэд 2023-24 оны гүйцэтгэл дээр жигсэн. Ер нь бол одоо энэ төсвийн орлогын 31%-ийг бол өнгөрсөн он жишээлхэд уул уурхайн бүтээгдэхүүний татварын орлого
цуглардаад. Тэгээ ер нь татварын орлогыг бид нэр зөвхөн одоо энэ татвартай холбоотой асуудлыг зөвхөн орлого цуглуулах чиглэлд нэлээд авч үзэж ирсэн. Ер нь бол нэг юм нэгдсэн бодлого байдлаар бол авч хэрэгжүүлж ирээгүй. Гэхдээ энийг одоо ер нь цаашдаа ч гэсэндээ бид нэр зөвхөн бүсийн хэмжээнд ганц нэг төсөл хөтөлбөр гэхээсээ илүүтэйгээр өнгөрсөн 2 жилийн хугацаанд манай эдийн засаг сайн байх үед юу гэдэг одоо энэ орон нутагт байгаа аж ахуй нэгжүүд ихэвчлэн жижиг дунд аж ахуй нэгжүүд буюу нэг борлуулалтын орлого нь тэр бум төгрөг хүртэл байгаа энэ аж ахуй нэгжүүд дээрээ өнгөрсөн хугацааны тооцоогоор бол нэг хувийн татварын одоо энэ хөнгөлтийн асуудлыг ярихад 500 орчим тэрбум төгрөгийн одоо энэ хөнгөлт чөлөөлөлт үзэгдэхээр байна. Тэгээ энэ нөөрөө буцаагаад яг бодит сектор дээр үлдэж байгаа бэлэн мөнгө энэгээрээ одоо юу гэдэг үйлдвэрлэл, үйлчлэгээ, эргэлтийн хөрөнгө оруулалт гэдэг бүх зүйлүүд дээр одоо ингээд дэмжлэг болох ёстой байсан. За тэгээ энийг одоо бүсчилсэн хөгжлийн хүрээнд засгийн газраас оруулж ирж байгаа бодлого нь зөв. Гэхдээ илүү хүртээмжтэй байлгыг гэвэл бодлогынхаа хүрээнд илүү одоо ингэж авч үзэх ёстой юм болов гэсэн юм байр суурьтай байна. За баярлалаа. Тэгээд ер нь бол энэ орон нутг өөрсдөө дотроо тогтоодог практик байгаа. Их хурл дээр сая бас яригдж байна. Их хурлын бүрэн эрхэнд халдаад орон нутг руу дотор тогтоодог эрх шилжүүлэх гэдэг нэг юм яригдаад байгаа юм байна. Гэхдээ энэ байдлаараа батлагдах болов уу гэж бодож байна. Тийм учраас энд одоо яг аймгийн засаг дөрөв эвлэн уулдан дарга сууж байгаа учраас би модераторын зүгээр юу гэж хүсэх гээд байна гэхээр ялангуяа хангаан бүст тохиромжтой татварын асуудлыг хөндөх бас яг өөртөө ч одоо ийм санаа оноо байвал төсөв батлагдахаас өмнө хоёр гишүүнээрээ хангаан бүсийн одоо сонгогдсон гишүүдээр дамжуулаад бас саналаа хэлээрэй гэж хүсмээр байгаа. Тэгээд энэ хилцүүлгийн явцад бас хэлж болно. Тийм учраас энэ бол бас нэлээд том боломж одоо өөрсдөө ялангуяа арангаа дээр аялал жуулчлалын чиглэлээр ямар татварын хөнгөлчлөл байх ингээд олон асуудлууд яригдах байх. Баян онгор дээр ч гэсэн өөр ангаа дээр ч гэсэн. Тийм учраас та бүхэн тийм тодорхой санал байвал улсын төсөв батлагдахаас өмнө ус гишүүдээрээ дамжуулж ярээрэй гэж би одоо хүсэж байна. За Мөнхтлөг гишүүнээс би одоо Арангаа аймгийн уугуул одоо Арангаа аймагт илүү ойрхон хангаан бүсээ сонгогдсон юм гишүү учраас аялал жуулчлалын чиглэлээр сонсох гэдэг. Аялал жуулчлалын чиглэлээр ямар төсөл хөтөлбөрийг бодлогын төвшөнд ярьж байгаа яг таны хувьд тодорхой төлөвлөсөн ер нь Арангаа энэ хангаан бүст аялал жуулчлалыг яаж хөгжүүлэх ингээд тодорхой хэдэн санаа илээж. Тухайлбал энэ жилийн хувьд одоо энэ цэрэн найданд дарга сууж байна. Ара фестивал гэж болсон. Би хувийнхээ хувьд айгүй их дэмжиж харсан. Бас зөв менежмент явууч бүтэн сарын турш тэнд байгаа жижиг дунд үйлдвэрлэл хойшуур бусад юу ч зарж байгаа тэр хүмүүс бол асах хэмжээний бас орлого орсон байлээ. Ер нь ингээд шуугаад байгаа. Яг иймэрхүү хэлбэрийн хувийн хвшилтээр түшиглээд аялал жуулчлалыг хөгжүүлэх ямар өөр боломжууд байна вэ? Энэ чиглэлээр одоо бас та юу гэж харж байна? Өөрийнхөө саналыг бас хэлээж. Ер нь бол Арангаа дээр бол энэ чиглэлээр бол нэлээд асар өндөр боломж гэж байгаа гэж хараад байна. За тэгэхээр бүсчилсэн хөгжил ярьж байгаа өнөөдөр. Тэгээд зөвхөн нэг аймгийг онцолж ярих нь бол бас сэдвээс хазаах баг. За тэгээ өнөөдөр үндэсний бүсчилсэн хөгжлийн юм чуулган болж байна. Бид нэр яаж хоорондоо кластер болж хөгжих вэ? Одоо зөвхөн нэг аймгийн аялал жуулчлал гэхээсээ илүүтэйгээр яаж энэ аялал жуулчлалын урсгалыг бусад аймагтайгаа хуваалцах вэ? Одоо жуулчид ирээ зөвхөн Арангаа ороо явчихдаг биш. За эндээс яаж Баян хонгор руу? Эндээс яаж Өвөр хангаар? Яаж манай хангаан бүсэд одоо ирсэн нэг Солонгос маань 3 аймгаар явж ийм эдийн засгийн өгөөж үлдээдэг ийм тогтолцоог бид нэр бүрдүүлэх гэж сууж. Тэгэхээр энэнд бол хамгийн чухал асуудал нь зам харилцаа байдаг. Хэрвээ бид бүс ярих гэж байгаа бол ерөөсөө л замаас эхэлнэ. Ямар ч эдийн засгийн урсгал, ямар ч аялал жуулчлал бүх салбарт хэрвээ бүс ярих гэж байгаа бол замаа л ярьдаг. Тэгэхээр нэг бүс нэг зам гэдэг. Хятад улс бол одоо бүс ярих гэж байгаа бол замаа л эхэлж тавьж эхэлж байгаа. Дэд бүтц рүүгээ хөрөнгө оруулалт хийж эхэлдэг. Тэгэхээр одоо бид нэр хангаан бүс дээр хамгийн чухал асуудал бол одоо гадны аялал жуулчлал гэхээс илүүтэйгээр бараг дотооддоо аялал жуулчлал хийхэд их хэцүү байна. Биднэрт олон улсын онгоцны буудал хэрэгтэй байна. Бид нар Улаанбаатараас манай хангаан бүс рүү ирж очиход гадны жуулчин байтугай
дотоодын жуулчин 180 км газар түгжирж байгаа. За энэ юуны одоо шалтгаан нь юу вэ гэдээ ингээ харахаар бид нэр ингээд Баруун аймаг 10 аймаг баг. Одоо энэ Улаанбаатар Лүн чиглэлийн замаар 10 аймаг зорчиж байгаа. Тэгээ энэ 10 аймгийн урсгал маань ерөөсөө ингээд 180 км газрын түгжрэл зөвхөн дотоодынхаа аялал жуулчлалээс. Тэгэхээр энийг бол бид нэр ямар нэгэн байдлаар шууд шийдэх ёстой. Бүс ярих гэж байгаа бол зам ярина. Тэгэхээр Улаанбаатар Лүнгийн 120 км замыг 4 игнэ болгох энэ ажлыг маш яралтай эхлүүлэх ёстой. Тэгээ энэ дээр эхлээд зураг төсөв нь явагдсан байгаа юм байлээ. Техник эдийн засгийн үндэслэл нь дуусж байгаа. Энэ дээр улсын төсөв даахгүй гэсэн юм зам тээврийн сайд ярьж байлээ. Тэгэхээр улсын төсөв даахгүй бол гадны хөрөнгө оруулалтаар дээгүүр нь 30 жил Монгол болон гадны аялал жуулчлалч нар явхад 30 жилийн дотор эргээд төлөгдөх ийм нөхцөлтэйгээр концесс гэдэг юм уу? Гадны одоо өнөөдөр чинь бидний сэдв чинь хамтын ажиллагаа шүү дээ тий. Тэгэхээр хамтын ажиллагаанд дотоодын хамтын ажиллагаанаас гадна манай бүсэд хамгийн чухал зүйл бол таны түрүүний нөө хүндсэн сэдв аялал жуулчлалын салбарт гадны хамтын ажиллагааг маш сайн сэргээх гэсэн. Тэгэхээр манай хангаан бүс одоо ингээд нэг дээвэр аялал жуулчлалын холбоотой болоод энүүгээрээ одоо гадаадын аялал жуулчлалыг татах дээрээс нь одоо саяны миний яриад байгаа цаг бага байна л да. Олон асуудлуудыг бид нэр ярьж болж. Гэхдээ хамгийн эхлээд бүс ярих гэж байгаа, аялал жуулчлал ярих гэж байгаа, үйлдвэрлэл ярих гэж байгаа энэ болгоны цаана ерөөсөө зам л эхлэх ярих бүсийн хэмжээд. Тэгэхээр энэ замыг одоо хөрөнгө оруулалтуудын олох, босгох ажилд бол би одоо өөрийн биеэр орцсон явж байгаа. Тэгээд олон энэ дээр санаа зовж байгаа манай бүсийн хүмүүс одоо олон засаг дарга нар, аймгийн төлөөлөгч нар хамтарч ажилласаа гэж хүсэж байна. Их хурлын гишүүдийг бас уриалж байна. Бас манай хангаан бүсээс гадна дахиад энэ хойд бүс одоо Булган аймаг орж ийн 10 аймгийн асуудлыг бид нар энийг үр шийдэх юм. Маш олон бүсүүдийн асуудлыг энийг үр шийдэх юм. Тэгэхээр энэ суур асуудал буюу Лүн Улаанбаатар чиглэлийн замаа хэдүүлээ тэргүүлж барих нь хамгийн чухал байгаа юм. За баярлалаа. Ер нь зам чухал гэдэг одоо гол мессеж өгч байгаа шиг байна. Тэгээ аялал жуулчлалын чиглэлээр одоо бусад тодорхой төслүүдийг эргээд бүгдээрээ ярилцъя. Ер нь бол хөгжлийн төлөвлөгөө 25 оныхыг харлаа. Хангаан бүсдэр 5 төсөл 90 тэрбумаар явах юм байна. Нэгдүгürt усны нөөцийг бүрдүүлэх орхон анги төсөл явах юм байна. За хоёрт нь шинэ хар орон дээр эх жил 60 тэрбум төгрөг сууж байгаа. Согом шүлжээний ажил эхлүүлэхээр ярьж байгаа. За 3 дахь асуудал энэ Аранга дээр орхон гол их тамир чиглэлийн гөөрийг 63 км гөөрийг бас тавих юм байна. 37 тэрбум төгрөгийн. За байгалийн усан сан байдаргийн усан цахилгаан станц дээр 10 тэрбум төгрөг тавигдсан байна. За Баянгор шагалзууд зам бол мэдээж ойлгомжтой. Явна 20 тэрбум төгрөг. Ингээд 5 төсөл хөгжлийн хөтөлбөрт ороод 90 тэрбум төгрөгөөр тавигдж байгаа гэсэн үг. За яг энэ чиглэлтэй холбоотойгоор саяны замын асуудал олон зүйлүүд яригдах байх. Тийм учраас та бүхэн бас саяны мэдээлэл дээр үндэслээд төлөвлөгөөндөө оруулаад явхад бас чухал баг. За энэтэй холбоотойгоор би бас энэ хар орон төслийг онцлох гэдэг юм. Ерөнхийлөгчөс томоохон санаачлага бий болгоод ингэж эхэлсэн. Энэ бол бүхэл бүтэн том хотоо. Асар хэмжээний хөрөнгө санхүү хугацаа шаардна. Бүгдийн төрөөс хийж чадахгүй. Тийм учраас энэ дээр яаж газар зүйн байшлын үед хөрөнгө оруулалтын үед яаж хийх. Тухайлбал хоёр том хөндрөл байгаа. Эрчим хүч яах юм? Баянтайгээс нөөцний урхаа авах юм уу? Тээврийн зардлаа яах юм? Хоёрт нь усны асуудал. Усны асуудал бол арай гайгүй шийдэгдэх юм шиг байна. Гүний усны нөөц. За энэтэй холбоотой ер нь хар орон төслийг юу гэж халж ийн төлөвлөлтийн хүмүүс жоохон хол сонсогдоод байж магадгүй иргэдэд. За яг мэрэгжлийн өвнөө та юу гэж харж байна? Гантлаг багш та бас энэ дэр байр суурь илэрхийлж юун дээр эхэлж харах вэ? Нэг зүйлийг бид нар бас бодмоор байна. Шууд төлөвлөлтөхөөс илүүтэй хүн аж ахуй нэгж яаж хар орон хот руу очиж амьдрах юм бэ гэдэг юугаар татах юм бэ гэдэг юм а бид нар тал талдаа бодмоор юм бэл. Эдийн засгийн үр ашиг. Очоод бид нар ажилдаа орлоготой байхгүй бол кичнээн гоё хот байгаад тийшээ явахгүй. Тийм учраас тэр талаас нь та бас ямар олон улсын туршлагуудын хамтын ажиллагаа юу гэдгийг давчгаа хариулж өгч. За сайн байцгаана уу. Хар орон төсөл бас шууд шинэ төсөл бол биш л дээ. Сүүлийн 20 жил яригдж байгаа юм төсөл байгаа. Тэгээд маш олон улс төржилтийн нөлөө за тэгээд санхүүгийн
одоо дэмжлэг байхгүй байтал тий урт хугацааны бодлого байхгүй. За маш олон орон нутгийн амбиц ч гэдэг юм ингээ олон хүчин зүйлийн нөлөөгөөс энэ ажил бол сайн ажил хэрэг болоогүй. Яг энэ цаг мөчид бол хамгийн боломжтой юм түүхэн үеийн ирчлээ гэж үзэж байна л да. Ягаад гэвэл эн чинь ерөнхийлөгчөөс дэмжиж ингээ тогтоол эрх зүйн орчин бүрдээд тэгээ одоо тэрийг сайлаа бэлтгэр саваа бэлд гэдэг шиг усны нөөц, эрчим хүчний асуудал, тэгээ кластерын асуудал бүгдүүдээр ингээ цогцоороо явж байгаа учраас хамгийн боломжтой үе нь болов гэж бодож байна. Тэгээд иргэдийн хувьд олон нийтийн хувьд бол ерөнхийдөө бол иймэрхүү төсөлтөөр бол сая зөвлөх хэлсэн шиг одоо тийм том хүлээлт байхгүй. Нийслэлийг нүүлгэн гэж томьёолоод байсан бүр ингээд айл нүүж байгаа юм шиг шууд ингээд нэг айл нийслэлийн Улаанбаатар хотын нэг дүүргийг авчаал нүүлгчих юм шиг бодоод байгаа байхгүй. Энэ бол нийслэлийн чиг баримжаатай эсвэл нийслэлийн статусыг аваачаад заавал Улаанбаатар хот шиг том байх биш, нэг 300 орчим мянган хүнтэй ч юм уу ийм засаг захааны үүрэг бүхий. Тэгэхдээ Монгол орны одоо гал голомт одоо төр ёс одоо газруудынхан уугуул бүс нутагт дээрээ монголчуудын үзэл санааны бэлэгдэл болсон ийм хотыг бүтээх гэсэн ийм концепттойгоор бол явж байгаа нь бол онцлог байгаа энэ удаад. Яг хуу олон улсын тэмцээн уралдаан хийгээд сая 54 орны баг өнгөрсөн 100 хар орны концепцээр өрсөлдөөд 3 баг шалгараад тэгээ мэдээж зөвхөн нэг багийн асуудлыг нь аваад төлөвлөлтөнд тусахгүй л дээ. Тэгээ бүгднгээс нь авах юм удаа авна. Олон улсад юу нь яаж хийдгийг гэдэг чим асуудлуудыг бол шийдээд явж байгаа. Захиргааны ийм баг нь байгуулга нь үүссэн байж байгаа. Ер нь бол сүүлийн 200 жилд дэлхийн 40 гаруй орн нийслэлээ нүүлгсэн. Түүний хамгийн том одоо шалтгаан нь юу гэхээр бүс нутгийн хөгжлийн тэнцвэрийг хангах зорилгоор бол нийслэлийг нүүлгсэн байдаг юм билээ. Зарим нь бол одоо дайн байдал одоо орчны бохирдол ч гэдэг юм. Монголын хувьд болохоор яг энэ баруун бүс, хойд бүс эдгээр бол яг үүндээ дандаа алслагдсан гэдэг нэр томьёог байнга зүүгээд байдаг. Тэгэхээр бол одоогийн хар хорин хотын яг энэ цаг мөчийн асуудал бол зөвхөн хангаан бүсийн асуудал биш. Энэ бол баруун бүсийн асуудал, хойд бүсийн асуудал, Монгол орны цааш бол Монгол угсаатны одоо гал голомтын асуудлыг бол хөндөж байгаа гэдгээр бол маш онцлог. Төлөвлөлтийн хувьд бол анх удаага Монголд тийм дэлгэмэл хот гэдэг концепцээр бол төлөвлөгдөж байгаа. Ягаад гэвэл энэ Аранхан аймгийн баг 3 сум энэ талц төлөөллийн бүсэд нь орж байгаа. Хотонд хашаа Өгийн нуур. За тэгээд Өөрөнгөн аймгийн бас хар орон сум, Бат Үлзийт гэдэг ч юм ингээд нэлээд олон ийм цогцоороо явна. Тэгээд энийг хийхэд тулд одоо тэзүүний төвшөнд бол инженер геологийн судалгаа, гидр геолог, газрын гадарга, хөрс ус, цаг агаарын судалгаанууд нь бол хийгдээд дуусаад одоо 3 байршлыг бол сонгоод Өгийн нуур, Тоглохын тал, Онгоцын үндий тэгээд хар орон гэсэн ийм бүсүүдэд хуваагаад одоогийн Улаанбаатар хот дээр гараад байгаа ямар асуудлуудаас урдчилсан сэргийлж болох вэ гэдэг өнцгөөс нь бол энэ хотыг бол нэг зүйлд монопол бишээр бол төлөвлөсөн байж байгаа. Тэгээ за энэ хэрэгжилтийн талаар дараа хөгжүүлэн ярих уу тийм. За баярлалаа. Ерөнхий мэдээлэл бас та бүхэнд өгөх шиг боллоо. Тэгээ яг бодиттой бас нэг 2 мэдээлэл өгөхөд энэ жил 30 тэрбум төгрөгийн төсөв суусан хар орон дээр зөвхөн зураг төсөл. Энэ дээр яаж хангаан бүсийнхэн энэ зураг төслийн ажил руу орох боломж авах та хүмүүс бодоорой. Ирэх жил 60-аар оруулж байгаа. Гэхдээ сухамшүүлжээ. Бас хангаан бүсийн аж ахуйн нэгжүүд яаж хамрагдж болох уу гэдэг дээр та бүхэн ялангуяа одоо энэ засаг дарга нар, эрхлэн хурлын дарга нар байна. Төсөн бүсөө ярихдаа бас жоохон санаачлаад энэ талаар мэдээлэл аваад яваарай гэж хэлмээр байна. За хар орон төсөл ер нь одоо би бас хэлэхэд бусад орны туршлагыг харахаар Солонгосын туршлага бай. 10 жил болсон. Энэ ч нэг байгуулах гэж. Энэ бол хугацаа шаарддаг асуудал. Хоёрдугаарт солонгосчууд түрүү ус хүнтэй яриа зогсож байхад 7 удаа Америкийн тэр захирын хөндий гэдэг газар очиж үзсэн байна. 7 удаа. Яах гэж очиж үзсэн гэхээр энэ солонгост энэ ч нэг байгуулахын тулд юугаар татах юм бэ? Бодож тэд нар юу хийсэн гэхээр гоо сайхны кластер бүтээгдэхүүн хийж л ийшээ хүмүүсийг явуулах юм байна гэдэг байдлаар орсон баг. Хар орон дээр яг ийм зүйл бодох хэрэгтэй болчиход байгаа шүү. Тэгэхээр та бүхэн бас аягуулсан дотроо ч гэсэн харж байгаа. Ер нь хар орон иргэдийг хүмүүсийг юугаар татах юм? Зүгээр шашин биш. Зүгээр гоё газар биш. Тэнд очиод яаж орлоготой байх юм бэ гэдгийг бас аягуулсан бодож төлөвлөхгүй болохгүй юм бэл. Зүгээр төлөвлөлт яриад байвал болно. Тэгэхээр тэрийг хүнийг яаж татах юм бэ гэдэг нь чухал. За энэтэй холбоотой эрчим хүчний асуудал яригдж байгаа. Одоо би баяр жаргалаас асуух гэдэг. Ер нь энэ сэргээгдэхэрч хангаан бүсийн эрчим хүчний хангамж дээр ямар төслүүд байх юм? Та одоо засгийн газрын хэрэглэх газар дээр бас ажиллаж байгаа хүн. Яг одоо хөгжлийн бодлого төр юу гэж сууж байна? Энэ чиглэлээр та бас байр суурь илэрхийлж.
За хамгийн нэгдүгüүрт бүсчилсэн хөгжлийн томьёол нь бол тэр улсын хурлын 64 дугаар тогтоол дээр үзлээрэн л маш тодорхой заасан байгаа шүү дээ. Уламжлалт, мал аж ахуй, төрөлцсөн бүс бөгөөд хот байгуулалтын юус болно гэж тэ. Тэгэхээр яг хөө энийг дагаад маш олон одоо дурдаад явхад бол орхны хөндөж хар орон гот байгуулах гэсэн. Хотын тухай ярьлаа. Үүнийгээ дагаад цаашаа баруун бүсийн улаастай төвтэй 500 мегаваттын эрчим хүчээр холбох дэд сүлжээг байгуулах гэсэн ийм юм байгаа. Тэгээд гуравт бол мэрэгч сургалтын үйлдвэрлэлийн төвүүдийг байгуулах. Үүнийг дагаад саяны түрүүн тэр нэг захиурын үндэтэй яг ижилхэн загвараар буюу дата төв технологийн паркуудыг байгуулах гэсэн ийм зорилтуудыг дэвшүүлсэн байна. Тэгэхээр энэ бүх юмныг ингээд харахаар ерөнхийдөө энэ чинь тэгэл яг эрчим хүчний асуудал болж хувирж байгаа. Энэ дата төв байвал ямар эрчим хүч хэрэглэх юм те. Тэнд нисэх онгоцны хувьд ямар нисэх онгоцны буудалд ямар эрчим хүч хэрэглэх юм. Сургалтын төвүүд нь ямар эрчим хүч хэрэглэх юм те. Тэгэхээр энэ бүх зохицсон асуудлыг бол энэ бүс нутгийн хэмжээнд яаж авч үзэх ёстой вэ гэхлээр ер нь бол томьёол нь гол дагсан хөгжил гэдэг загвараар байвал их зүгээр. Одоо тэр Байдаргийн усан цахилгаан станц те. Тэгэхээр нийтдээ зүгээр энэ дээр нэг юм сонирхуулаад нэг юм хэдийн статистик хэлэхэд бол Аранхай аймаг гэхэд Орхон, Чулуут, Хануу, Хүнүү те Урд хойд Тамир Өр хангай гэхэд бол Онг, Тааз, Улааны гол, Хөгшин Орхон гол, Цагаан гол гэх мэт голод байна те. Баянгор хувьд бол Байдраг байна, Төвийн гол байна, Шаргалуутын гол байна гэдэг ийм их гол мөрөнтэй ийм онцлогтой бүс нутаг байгаа. Тэгэхээр энэ юуг харуулж яах гэхээр ерөөсөө бид нэр бол энэ хангай бүс бол жинхэнэ ногоон хөгжлийг дэмжсэн. Одоо тэр хот хөгжлийн концепцэн ч тэр одоо яг энэ мал аж ахуй дэд бүтцийн асуудал ногоон хөгжилтэй одоо уялдаад явдаг. Ер нь дэлхийн нийт ногоон хөгжлийн чиг хандлагыг одоо эхлүүлээд явж байгаа учраас бид бас энэс гоцрохсгүй байх. Тийм учраас энэ гол дагсан жижиг хэмжээний станцуудыг маш олноор байгуулах нь бол хамгийн нэгдүгээр асуудал байна. За баярлалаа. Бид нар бас нөгөө цаг байгаа учраас за усан цахилгаан станцыг байгуулах хэрэгтэй гэсэн санаа хэлж явах шиг байна. Гэхдээ та бүхэн бас бодоорой. Нэгдүгээр тэр чиглэл рүү явах хэрэгтэй байх. Зөвхөн Эрдэнэ бүрэнгийн цахилгаан станцыг бодохоор асар их өндөр өртөгтэй босч байгаа. Бараг 200 сая доллар байсан баха. За Байдраг дээр хэд болох Унгарын зээлээр ярина. 200 тэрбум. Тэгэхээр 70-60 сая доллар болох гэдэг. Тэгэхээр бид нар бас өртөг яг бодит амьдрал дээр буух талаас нь айгүй талталтай харахгүй бол за эрчим хүчний асуудал бол нэлээд юмнууд явж байгаа. За энийг эргээд ярьж болох бах. За одоо бас нэг гол сэдв аялал жуулчлал түрүү мөгтлөг гишүүн маань тодорхой саналаа хэлэхээс одоо амгалан багш тодорхой аялал жуулчлалыг хангайн бүст ямар төслөөр хэрэгжүүлэх боломжтой юм гэдгийг хэлмээр байна. Яг тодорхой жишээтэй. За бүгдэнд нь өдрийн мэнд. За юуны өмнө бидний өнөөдрийг хүртэл хийж ирсэн аялал жуулчлалд олон давуу тал байж болох ч гэсэн маш том сул талууд байдаг. Тэр нь болохоор аймаг болгон бүх аялал жуулчлалыг хийх гэж хичээсэнтэй холбоотой. Тэгэхээр үүнээсээ болоод нөгөө аймаг хоорондын бүс хоорондын өөрөөр хэлбэл 100 км 500 км-ийн цаана явсан жуулчинд үзүүлэх зүйлийн ялгаа огт гарахгүй байгаа. За дараагийн нэг зүйл нь болохоор Монгол улс аялал жуулчлалын нэгдсэн статистик стандарттай байсан. Бүх жуулчны баазууд бүгдээрээ нэг стандарт мөрдсөн байхгүй. Тэгэнгүүт бүх баазууд бүгд 30 гэртэй, гэрэн дандаа урагшаа хардаг, цагаан бүрээстэй, хоолн дандаа адилхан 20 минуттай ч юм уу те. Тэгэхээр энэ бүх зүйлийг бол одоо энэ бүсчилсэн хөгжилтэй уялдуулаад алга болох хэрэгтэй. Яг татварыг одоо юу гэдгийг бүсийн хэмжээнд тогтоож болж байгаатай адилхан бүс болгон өөр өөрсдийн гэсэн аялал жуулчлалын стандартыг бий болгох хэрэгтэй. За дараагийн нэг зүйл нь бол хангайн бүс бол яг үндсэндээ сая одоо мөнгөлөх хэлсэн хэлж байна л та. Олон улсын аялал жуулчлал гэхээсээ илүүтэй жилдээ 800 орчим мянган хүн урсж байгаа дотоодын аялал жуулчлалын аюул том зах зээл байхгүй. Тэгэхээр бид нар ингээд бүх аялал жуулчлалын бүсүүдийг зорих газруудыг олон улсын түвшинд гаргана, бүгдийн онгоцны буудлаар холбоно ч гэдэг юм уу те өндөр эрчим хүчээр хангана гэдэг маань бол өөрөө эргээд эдийн засгийн асуудлууд яригддаг. Тийм болохоор бидний хувьд нөгөө аялал жуулчлалын түвшингүүдэд тодорхойлох хэрэгтэй. Олон улсын түвшинд нь ямар бүсүүд байх юм.
Тухайлбал одоогийн байдлаар бол хорог тэрхийн цагаан нуурч гэдэг юм уу, өгийн нуур гэдэг юм уу, жуулчид ихээр татж байгаа бүсүүд байна л да. Гэхдээ тэднэр нь нөгөө дотоодын жуулч урсж байгаа бүстэйгээ юугаараа ялгаатай гэхлээр ялгаа нөхөх гарахгүй байгаа. Тийм учраас одоо энэ бүсийн хэмжээний аялал жуулчлалын бодлогыг нэгдүгээр оновчтой зөв тодорхойлох хэрэгтэй. Түүнийхээ дараа бүсийн аль зорих газар нь өөрөө ямар аялал жуулчлалыг хэрэгжүүлэх боломжтой юм бэ гэдэгтээ гаргана гэсэн. Танд шууд тодорхой санал байна уу? Хангаан бүстэр ийм төсөл хэрэгжүүлмээр байна гэдэг. Тэгээ хангаан бүсийн хувьд бол одоо нэгдүгээр хийгдээд байгаа зүйлүүд нь бол халуун аршааны бүсүүд байна. Тэ. Яг одоо хангаан нурууны ард үүрэг хэсгүүдийг дамжсан байгаа энэ халуун аршааны бүсүүд. За дараагийн нэг зүйл нь бол энэ хангаан бүсийн 3 аймаг өөрөө жуулчдыг ямар нэгэн байдлаар саатуулдаг бүс болмоор байна л да. Нэг орон зай болох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл Заяа хүрээ Харангаа аймгийн төв дээр Заяа хүрээч гэдэг юм уу, хар орон дээр Эрдэнэзуу хэд хар орон үзээч гэдэг юм уу, тийм. Үүнээс өөр нөгөө жуулчдыг саатуулах зүйл алга байгаа. Тэгэхээр энэ аймгийн төвүүд өөрсдөө жуулчдыг татдаг, жуулчдыг тэндээ тодорхой төвшөнд байлгадаг энэ бүтээн байгуулалтыг одоо сая дөрөв жишээ болгоод хэлж байна. Арга комплекс гэдэг шиг тийм. Тэгэхээр ийм л зүйлүүдийг төлөвлөх хэрэгтэй. Ганцхан зүйл нэмээд төсөөч хүмүүс сонирхолтой юм. Ара фестивалыг жишээ авъя. Энэ жилийн 7 сар нэг өдөр болго entertainment юм хийлээ. Яг ийм менежментээр явах нь зөв. Ер нь одоо та энэ чиглэлээр судалдаг хүн юу гэж харж байна? Энэ одоо нэг тогтоох юм болчиход байна шүү дээ харангаад. Тэг хамгийн зөв жишээ. Өөрөөр хэлбэл бүх аймагуд Тэмээний баяртай, Ямааны баяртай, Юунич баяртай билээ болсон шүү дээ. Мөсний баяртай. Тэгэхээр Ара бол бусад бүх аймагудаас ялгарч чадсан. Одоо маш олон аймагуд яг эдний менежментийг өөрсдөө хэрэгжүүлэхийг зорж байна гэсэн үг тийм. Тэгэхээр үүнтэй адилхан Баян-Хонгор аймгийн Ламын гэгэнэч гэдэг юм уу, Өвөрхангай аймгийн Монгол төрийн тахилга тайлгын ч гэдэг юм уу, Арангаа аймгийн одоо энэ Ара комплекс ч гэдэг юм. Ийм зүйлүүд нь сар 7 хоногийн давтамжтай явж ижил жуулчдыг тэндээ татаж чаднаа л гэж харагдав. За баярлалаа. За тэгвэл entertainment бол бас чухал арга хэрэгсэл байна. Аялал жуулчлалыг хөгжүүлэх гэдэг гол санаа өгч байгаа шүү. За сүүлийн хүн маань байгаль орчин. Ялангуяа энэ цөлжилтийн асуудал. Баян-Хонгор аймагт бол одоо хамгийн том асуудал болсон. Өвөрхангай аймгийн урдлын хэсгээр. За Арангаа аймагт бол энэ хорхоо шавжны асуудал, ой модны асуудал гэдэг олон юм байна. За яг байгаль орчны хүний хувьд ямар төслүүд хөгжлийн хөтөлбөртөөр орсон байна? Ер нь олон улсын байгууллагууд дээр хангай бүс төр байгаль орчны чиглэлээр яаж хамтарч ажиллаж чадах вэ? Тодорхой жишг төсөл байна уу? За Баян-Хонгор, Өвөрхангай аймаг бол уур амьсгалын өөрчлөлтөд маш өртөмтгий эмзэг байгаа аймагуудын нэг байгаа. За нөгөө талдаа бид нэр Дайны дэлхийн ногоон өөрчлөлийн институт болон байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамны хамтран үржүүлж байгаа төслийн хүрээнд бол аймагуудаас ялгарч байгаа хүлэмжийн ялгарлыг тооцоолж үзэхэд бол Өвөрхангай, Архангай аймагуд, Баян-Хонгор аймагуд дээр бол хамгийн их хүлэмжийн ялгарл гаргаж байгаа салбарууд бол мал аж ахуй, за тэгээ эрчим хүч үйлдвэрлэл, ялангуяа дулаан үйлдвэрлэл дээр бол их байгаа. За таны байгалийн нөөцийн хувьд бол энэхүү дороотлол нь уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй байна. Нөгөө талдаа бол хүний үйл ажиллагаа нь баг илүү одоо өөрчлөлтийг бол авчирж байна. Ялангуяа малын тоо толгой өссөнөөс хамааралтайгаар цөлжилт одоо байгалийн эрчмээсээ хурцж байна. Ямар төсөл хэрэгжүүлж болох вэ? За манай байгууллагын зүгээс бол мал аж ахуйн салбараас ялгарах хүлэмжийн ялгарлыг бууруулах загвар төслийг хэрэгжүүлэх бас боломжтой. За мөн газар ашиглалтын өөрчлөлтөөс үүдэлтэй хүлэмжийн ялгарлыг бууруулах, түүний шингээлтийг нэмэгдүүлэх загвар төслүүдийг бол орон нутгтай хамтран хэрэгжүүлэх бол боломжтой. Энэ нь өөрөө ямар өртгөөр хэрэгжүүлж байна? Наад төслөө. За яг энэ бол яг Монгол улсад бол хэрэгцсэн туршлага бол байхгүй. За манай бусад гишүүн орнууд, Африк орнуудад бол яг газар ашиглалтаас өөрчлөлтөөс үүдэлтэйгээр хүлэмжийн ялгарлын шингээлтийг нэмэгдүүлээд за мөн нүрт төрөгчийн зах зээл рүү орсон ийм туршлагууд бол бас байгаа. За мөн зүүн өмнөд Аз дээр бол яг мал аж ахуйн салбараас ялгарах хүлэмжийн ялгарлыг бууруулан за мөн нүрт төрөгчийн зах зээл рүү нэвтэрсэн ийм туршлага байгаа. Тэгээ манай байгууллагын хувьд бол энийг бас Монгол улсад нутагшуулахад бол хувь нэмрээ оруулах эрмэлзэлтэй байгаа. За баярлалаа. За дараагийн бас нэг орхиж болохгүй том асуудал. Энэ бүсэд Монгол улсын нийт мал сүргийн 4/1 байгаа. 16 сая мал. Нийт малчдын нийт өрхийн бараг 60% малч өрх. Тийм учраас энэ малын түүхийдийг яад өнд оруулах вэ гэдэг асуудал хамгийн тулгымцсан асуудал. Ялангуяа хангай бүс. 300 мянган хүн амтай энэ бүс. Эдийн засаг нь 2 их 80. 5 толгойн
жилийн ашигаас цэвэр ашигаас бага эдийн засгт байгаа. Гурлаа нийлээд. Яаж энийг дөрөв ихнээд болох уу гэдэг асуудал бол хамгийн чухал байгаа. Тэрний дунд тэргүүлэх чиглэл бол мал аж ахуй, тэгээ түүх үед. За одоо би зөгтөөдөр гişүнээс асуух гэдэг. Ялангуяа одоо энэ ноосны чиглэлийн юмнууд бас нэлээ ярьж байгаа. Та бас яг тодорхой төсөл хөтөлбөр байвал нэг хэлээч. За ямар бодлогууд тусах гэж байна. За цагаан алтыг бол одоо би бас санаачлаад ингэ явж байгаа. Энэ дотор ороод явж байгаа. Тэгээд таны саналыг бас харъя. Энэ дээр одоо мал аж ахуйн салбар дээр нэг сонсоод тэгээд одоо би заалнаас санал авъя гэж бодож байна. 2-3 санал аваад ингээд бас хилцүүлгээ дуусганаа. Гол зүйлүүдийг бас хамарцсан учраас. За зөгтөөдөр гişүн. За Монгол улс өөрөө 1,500 км квадрат газар нутагтай. Тэг өнөөдөр одоо энэ 14 мега төсөл энтергээд ярихаар ихэвчлэн төв суурингийн асуудлууд яригдаад байна. Монгол улс эзэнтэй бай гэвэл уламжлалт мал аж ахуйгаа бодлогоор дэмжих ёстой. Бодлогоор дэмжиж Баянгар аймгийн жишээлхэд Шинжинс тийм үү Баян өндөр гэдэг энэ хязгаар нутагт байгаа малчид малаас гараад байгаа түүхий эдийн засгийн эргэлтэнд ороод мөнгө болдог цагт тэнцэнэ амьдрах бүрэн боломжтой. Тэгээ энэний нэг л жишээ зөвхөн хонин дээр ноосыг аваад ярихад бид нэр жилд 40 мянган тонн ноос үйлдвэрлэж байгаа гэсэн үг монголчууд Монгол хонь. Тэгээ энэнд зориулаад ноосон бордооны үйлдвэр хийхэд ширхэг хялгасны хаягдлаггүйгээр яг ийм эко органик бордооны үйлдвэр хийгээд зөвхөн одоо Европын зах зээл, Америкийн зах зээл дээр гаргахад 1 кг нь тэнцэнэ бол нэг 4 евроогоос Америкт бол нэг 14 долларын хооронд зарагдах боломжтой юм органик бордоо хийж байгаа. Энэхүү органик бордооны эрэлт цаашид улам өсөх байна. Тэгээд Монголд бол бид нар энийг өнөөдрийн байдлаар бид нар нэг 40 мянган тонн ноосныхоо тал хувийг хяргаж аваад авсан тал 20 мянган тонн ноосныхоо 10-аар нь түүхий угаагаад түүхий чигээр нь баг экспортод гаргаад үлдэж байгаа 10-аар нь дотоодынхоо нэг хэвс дороочны зах зээл рүү нийлүүлээд харж байгаа. Тэгэхээр энэ үйлдвэрийг бид нар жишээлхэд 21 аймагта 20 үйлдвэр барьчих юм бол Монгол хоньны ноосноос хаягдлаггүйгээр бүгд эцсийн бүтээгдэхүүн болгоод экспортод гараад ирэх юм бол хоньны ноос өөрөө эдийн засгийн эргэлтэнд орох буюу үүнд орж байгаа. Тэгээ хоньны ноос эдийн засгийн эргэлтэнд орчин за арь шир дээр бас юм тодорхой төслүүд ярьж болж байгаа. Энэ урталт 1 сая 1 тэрбум 400 сая хүн гар утас хэрглэж байгаа. Гар утасны нэг кейсийг хоньны арьснаас жишээлхэд 3-ыг гаргаад бэлтгэц хэлбэрээр нь зарахад бол биднэрт бас асар хэмжээний зах зээлийн боломж байна. Дайвар бүтээгдэхүүнээр дээр нь бас боломжууд байгаад байна. Мах, сүү цагаан эдэн дээр нь бол маш их боломжууд байна. Энийг гэхдээ зөвхөн төр гэж хараадах шаардлагагүйгээр манай малчид бас сүүлийн үед одоо яг энэ сүү цагаан эдэгээ боловсруулах чиглэлд бас нэг өөрсдөө хөдөлмөрлөхгүй бол бүх юмыг төрд одоо ингэж үлдээгээд байх бас нэг өрөөсгөл тал харагдаад байна. Тэгэхээр энэ ноосон дээр жишээлээд ярихад бол шинэ технологи оруулаад ирэхэд одоо уламжлалт байдлаар бид нэр хайчлаад харихад өдөрт нэг хүнийг 50-60 хонь харих боломжтой. Шинэ технологи Австрали, Шинэ Зеландаас оруулаад ирэхэд 200-аас 250 хоньыг харих боломжтой. 500 хоньтой айлыг бол өдөрт 2 залуу харгаж өчөөд яваад өгч. Дахиад дээрээс нь зөвхөн ноосон дээр ярихад нэмэлт орлогын асуудал 12 сараас 3 сарын хооронд малчтын хувьд бол харьцангуй ажлын ачаал багтаа байхад энэ залуучуудыг Австрали, Шинэ Зеландад авчиад жилд 2-оос 4 мянган залуучууд тэр 3 сарын хугацаанд 100-аас 120 сая төгрөгийн нэмэлт орлого яг өөрсдийнхөө хонь яргадаг ажлыг хийгээд ийм боломжуудыг одоо бид нэр төлхөө шинэ технологитой хамт авчираад хэрэгжүүлэхэд малчтын олох орлогыг нэмэгдүүлж бид нар энэ бүс нутаг Монгол өөрөө эзэнтэй, малчинтай, уламжлалт мал аж ахуйтай түүн дээрээ тулгуурласан аялал жуулчлалтай байх энэ бодлогын асуудлууд хурцаар яригдаад. За баярлалаа. Ерөнхий санаануудыг ойлгосон. Тэгэхдээ ийм байгаа. Энэ дээр бас юм хэлэхэд цагаан алтгээ хөдөлгөөн баталсан. 3 салбарыг дэмжих гээд байгаа. Арьс нэхийн ноос ноолуур. 2 их найдгийн өртөгтэй 4 жилийн хугацаатай хөтөлбөр. За яг энэ дээр одоо ингээд суугаа ажиллаж байгаа. Ингэнгүүт нэг том суур асуудлууд их бий болж байгаа. Ялангуяа ноолуур бол яг анханасаа үн өртөх сайтай бүтээгдэхүүн. Ноос арьс нэхийн хоёр дээр яагаад энэ том бизнесүүд орж ажиллахгүй вэ гэдэгт нэгдүгээр хариулмаар байна. Өрсөлдөх чадвар үнийн асуудал. Оруулах юм бол ямар хэлбэрээр маасаар бид нар үйлдвэрлэлүүдийг оруулах юм бэ гэдгийг бас та бүхэн бодоорой. Энэ ноосон бордооны үйлдвэр дээр би бас уулж үз. Яагаад улс орон даяар хэрэгжихгүй байгаа шалтгаан түүхийдээ цуглуулж иддэг. Хин тэрийг авчрах юм тэр үйлдвэр дээр.
тэр ажилчдын үлсийг хэн төлөх юм гэдэг юм айгүй том асуудал юм бэл. Тэгэхээр бид нар зохицоор нэг шийдэхгүй бол айгүй том асуудал байгаа. Тэгээ ялангуяа носон дээр, арьс нэхийн дээр зөв үйлдвэрүүдийг зөв дэмжихгүй бол тэгээ массын үйлдвэрлэлийг хийж чадахгүй бол за 5 богдоо гараа, МСС-ийг гараа. Ноосны арьс нэхийн үйлдвэр хийсэн байна уу? Яагаад хийхгүй вэ гэдэг асуултанд хариулмаар байгаа. Эдийн засгийн хувьд. Хоёрдугаарт тэр ноос борлуулах, түүхий цуглуулах энэ асуудлууд дээр бид нар зогс шинжилгээ хийх тал талаас нь аягүй сайн хармаар байгаа. Тэгээд ямар ч гэсэн та бүхэн энэ дээр одоо цогтоо гишүүн байна, энэ их хурлын гишүүд байна. За дээрээс нь цагаан алт хөтлөх хэрэгжин хангайн бусд энэ дээр бүгдээрээ хамтдаа ямар ч гэсэн тодорхой үйлдвэрүүдийг бий болгоё гэж бас уриалмаар байгаа маа. Тэгэхээр яг ингээд ажил руу бүр гүнзгий орохоор бас том асуудлууд байгаа. Ер нь бол энэ хоёр салбарыг сэргийхэд бол асар их хүчин чармайлт шаардах юм билээ. Арьсан дээр тэр арьсны өвчний асуудал, эсэгчдэг асуудал, түүхийн эдийн асуудал, дархан менж жишээ нь хятадаас арьсаар арьс аваад нэхий дэлгэж ийн гэж бодлоо. Тэр жигтэй бид нар энэ үржлийн аж ахуй, зоо техникч, мал зүйч гэдэг салбараа унагцснаас болж бүхэл бүтэн салбар унтсан байна. Тэр гих мэтлээ олон том асуудлууд яригдана. Гэхдээ ерөнхийлөгчийн дэмжлэгтэй, их хурлын гишүүдийн дэмжлэгтэй бол одоо энэ асуудлуудыг бас 4 жилийн хугацаанд өөрчлөлт гаргах байхаа гэж бодож байгаа. Тэгэхээр мал аж ахуй бол энэ салбарын энэ хангайн бүсийн суурь байх ёстой. За одоо ингээд заалнаас сонирхсон нэг 3 асуулт аваад бас хилцүүлгээ өндөрлөө гэж бодож байна. Бид нар бас нөгөө хожимдоод эхэлсэн дараагийн хилцүүлгүүд нь бас дохиод байна. Модератор нэг юм нэмээ хэлж болох уу? За. Яг энэ малын гаралтай түүхийн эд дээр сая хөдөөгөр нэр дэвшиж явсан олон нэр дэвшигчид үнд оруулнаа, үйлдвэрийг барьнаа гэж амлаа явсан. За яг их хурал дээр ирээд би одоо төсвийн байнгын хорон дээрээс хөдөө аж ахуйн сайдаас асуусан. За би энэ 25 оны төсөв дээр энэ мал аж ахуйн гаралтай түүхийн эдийг барих үйлдвэрийг үндэсний хэмжээнд Дархан хотод барина гэдэг мөрийн хөтөлбөртөөгөр одоо энэ ирэх барьж байгаа нам маань орсон. Тэгээд та энэ намаас сонгогдсон, томилогдсон сайд учраас энэ дээр яг ямар арга хэмжээ авч байна гэсэн. За тэрэн дээр бол цэвэрлэх байгууламж нь л энэ жилийн төсөвтөр тавьдсан байна. Тэгэхээр миний харж байгаагаар бол яг тодорхой хариулт өгөөч. Хэдэн оны хэдэн сард энэ дид бүтцүүд нь баригдаж дуусах юм бэ? Төрийн үүрэг бол энэ дид бүтцийг нь барьж өгөх. Энэ үйлдвэрлэл эрх ажил бол хувийн хвшлүүдийн өнөөдөр бидний гол сэдэв болсон хамтын ажиллагааны асуудал. Тэгэхээр энэ дид бүтц нь байхгүй газар хувийн хвшлүүд хөрөнгө оруулалтаа хийнэ гэж байхгүй. Тэгэхээр энэ удаа төсвийн хуулийн дээр ганцхан арьс ширний үйлдвэр гэдэг бол үндэсний хэмжээнд одоо бүх малчид маань арьс ширийг жалганд хайж байна. Тэгэхээр энэ хэмжээний 17 сая малын арьс ширийг бид нэр жалганд хайж гин гэдэг чинь маш их хэмжээний эдийн засгийн алдагдлалд орж байгаа. Дан ялангуяа манай хангайн бүсийн хэмжээнд энэ 3 аймагт байгаа 16 одоо сая толгой мал маань бүгд арьс ширэн эргэлтэнд орохгүй байна гэсэн. Тэгэхээр бид нар хоошоогоо Дархан Эрдэнэтийн бүстэй ойрхон байгаагийн хувьд энэ арьс ширний үйлдвэр биднэрт маш их чухал байгаа. Тэгэхээр энэ жилийн төсөв дээр зөвхөн цэвэрлэх байгууламж биш. Тэр эрчим хүчнийх нь асуудал, тэр уур цахилгааных нь асуудал, энэ болгоныг зэрэг шийдээ явахгүй бол энэ ямар ч байсан цэвэрлэх байгууламж нь 27 онд ашиглалтанд орох юм билээ. За энээс хойш цувуулж явсаар байтал бид нэг хувийн хвшлүүд нь нийлж нэгдээд үйлдвэр зохицолбороо барих гэсээр байтал нэг 30 он гарах юм шүү. Тэгээ 30 он хүртэл манай малчид маань малынхаа арьс ширийг жалганд хаях нэ л гэсэн үг. Тэгэхээр энэ дээр бид нэр одоо энэ хамтарсан засгийн газар маш анхааралтай ажиллаж энэ Дарханы арьс ширний үйлдвэр дан ялангуяа манай хангайн бүсийн гол амжиргаа бол одоо малын гаралтай түүх хийдэг байгаа. Тэгэхээр энэ дээр бид нар маш их анхаарах ёстой шүү гэдгийг бас хэлмээр байна. За талдаа одоо бас энэ малын гаралтай түүхийг үйлдвэрлэжүүлэх асуудал дээр шаардаад ажиллая. Тэрэн дээр бол одоо манай улсын хурлын гишүүд бол илүү өөрөг оруулалтаа ажиллах ёстой. Тэгээд өнөөдөр бас энэ дээр орон нутгийн хүмүүс маань нэрцэн байгаа учраас талдаа бас мэдээлэл авсан баг. Ер нь бол одоо том агуулгын хувьд дээрээ хамтарсан засгийн газар гарсан. Сая орон нутгийн сонгуул болоод өнгөрлөө. Тэгээ одоо би бас модераторын хувьд та бүхэндээ уриалж хэлэх гээд байгаа юм. Одоо яг ажил хийх цаг ирлээ. Тийм учраас сонгуулийн цаг хугацаа дууслаа. Одоо яг аймаг орон нутгийн хөгжлийг төлөвлөгөөг боловсруулахдаа хамтдаа
яаж энэ бүсийн хөгжлийг урагшлуулах уу гэдэг тал дээрээс хараарай. Зөвхөн аймагийнхаа хөгжил биш. Саяны энэ гишүүдийн ярьж байгаа, энэ хүмүүсийн ярьж байгаа саналыг тусгаад одоо яг энд мэдээлэл өгөх гэж өнөөдрийн чуулган гэс хийж байгаа гэж ойлгож байгаа. За бас шинээр томилогдсон өмнөөс ирээд бас энэ бүсчилсэн хөгжлийн ойлголтуудыг өгч учраас хамгийн том ач холбогдол бол би тэрэн дээр байгаа гэж харж байгаа. Та бүхнийг одоо төсөө батлуулах, орон нутгад хөгжлийн бодлого хийхдээ энэ асуудлуудыг тусгах тодорхой бодит төсөл хөтөлбөрүүдэд одоо бас тодорхой хэмжээнд тохироод явах асуудал чухал байхаа л гэж харж байгаа. За заалнаас асуулт байна уу? За та давчхан асууж. Асуух хүнийхээ бас нэрийг хэлээрэй те. За сайн байцгаана уу? Сая ерөнхийдөө хамтын ажиллагаа гэдэг сэдвээр бас улсын их хурлын гишүүн Мөнх Тулган маань яг аялал жуулчлал болон бүсийн хөгжил хамгийн чухал зүйл бол зам байна гэж хэлсэн. Үүнтэй холбоотойгоор нэг асуух зүйл байгаа. Тэгээд Амгалан багшийн хувьд бас аймагуудад одоо ара комплекс шиг хэмжээний аялал жуулчлалыг татхууц ивентүүд чухал байна гэж бол хэлсэн байгаа. Тэгэхээр эх жилийн төсөвдөр нэг асуудал юу гэхээр яг Архангай аймгийн хувьд бол Өвөр ханга, Баян хонгор гэдэг одоо хангаан бүсийнхаа дотор байгаа аймагуудын хувьд бол дандаа хот хоорондын төв зам дагуу байршдаг. Архангай аймгийн төвийн хувьд бол нэг асуудал үүсгэж байгаа нь юу вэ гэхээр Батцангэл сумын замыг одоо цаашаа үргэлжлүүлэн бариад Архангай аймгийн төвөөр дамжилгүйгээр тойрж явахын замын төсөв батлагдах гэдэг нэг юм асуудал. Энэ нь өөрөө урт хугацаанд аймгийн төвд байгаа иргэд болон яг Архангай аймгийн төв, ойр орчмын Цэнхэр сум, Булган сум, Ихтамир сум гэхэд эдгээр асуудлууд одоо эдгээр сумуудын асуудлуудыг их дамжруулах хэмжээнд хүрэх магадлалтай болчиход байгаа. Өөрөөр хэлбэл аймгийн нэг бүтэн аймгийн төв нь өөрөө хот хоорондын төв замаас салах магадлал үүсэх. Тэгэхээр энэ асуудлыг яг Архангайд бизнес эрхэлж байгаа хүний хувьд болохоор цагаан давааны асуудлыг буюу цагаан давааны өндрийг одоо шийдэх төсөв нь өөрөө Батцанглийн одоо замыг тавих төсвөөс илүү бага байх юм биш үү гэдэг нэг юм асуудал байгаа. Тэгэхээр энэ дээр одоо газар зүйн техникийн профессор Гантлуг багшаас ерөнхийдөө яг таны зүгээс яг газар зүйн талаасаа яг ингэж замын аймгийн төвөөс холдуулах гэдэг нь ямар ач холбогдолтой эсвэл уршигтай байх вэ гэдэг дээр санал асуумаар байна. За Гантлуг багш хариулах уу? Энэ талаар мэдээлэлтэй байгаа юу? Эсвэл энэ бол одоо илүү орон нутгийн шинжтэй асуудал байгаа юм л да. Тийм учраас за яг хариулт байв. За яг одоо тэр замын тараас төлөвлөгөө дээр нь бол хараагүй. Гэхдээ бол яг замын төлөвлөлт болохоор ийм коэффициент байдаг байхгүй. Байгалийн барьерыг давж их зардалтайгаар зам тавих эсвэл дараа нь тэр зам тавигдснаар төв сурангууд холбогдоод илүү орлого хоёрын харьцааны аль нь илүү байгаа гэдгийг харддаг. Наадхар чинь бол тэр байгалийн барьер асуудал инженер техник асуудлаас илүүгээр тэр сум орон нутгуудтайгаа илүү уялдаатай явсан нь бол дээр л гэж бодож байна л да. За сая бас их хурлын гишүүд маань тэмдэглэж өгсөн баг. Яг төсөв хэрэгжиж байгаа үед энэ зайлууд дээр анхаарал нэмэлт мэдээлэл. За хариултахгүй. За энэ юу юм бэ? Батцанглээс их Тамир руу холбогдож байгаа зам. Энэ нь болохоор 2000 оноос 2004 оны хооронд мянганы зам гэдэг хөтөлбөр байгаа шүү дээ. Энэ хөтөлбөрөөр угаасаа ингээд баруун тишээ явж исэн зам. За миний хувьд ч гэсэн бас аймгийн төвийн эдийн засгийн урсгал хойгуур өнгөрчих боломж байгаа юм байна. Тийм болохоор бас энэ заман дээр төдийлөн одоо дэмжих байр суурьгүй өнгөрсөн жилүүдэд хандж ирсэн. Тэгвэл биднэрт одоо Батцанглээс урагшаага нөгөө Янгиртай өшөөрөө хоршооллоор дамжаад ингээ явсан замын тээзүү байгаа. Тэгэхээр энэ зам ашиглалтанд орчихлоор харин чиг бүр эдийн засгийн урсгал нэмэгдэх юм билээ. Хойдлын мянганы замын урсгал, уртлын нөгөө олон улсын чанартай автозамын урсгал. За мөн зам ярьсан дээр Цэцэрлэг хотыг Баян хонгор хоттой холбож байгаа хөл саяар давж байгаа Булган сумаар дайруулад энэ замын тээзүүг 2.1 тэрбум төгрөгөөр энэ жилийн төсөвдөр суулгасан байгаа. Одоо хангаан бүсээс сонгох тодтголын төсөвдөр суулгасан байгаа. Тэгэхээр манайх улам эдийн засгийн өндөр боломжтой болж байгаа. Яа тэгэхээр шаргалжууд явж байгаа Эрдэнэ цогц сумаар дайраад шууд шаргалжууд орж байгаа. Тэр энэ болохоор аялал жуулчлалын айгүй тийм таатай маршрут байхгүй. Бүр цаашаа яваад Тэрхийн цагаан нуурыг Ноён хангаан аршаанаар холбоод урагшаага
хүрээ марал сум, Баян онгорын. Ингээд гурван булаг сум, ингээд бас загс сум дайраад ингээд Баян онгорын төвтэй холбож байгаа. Энэ замын тээзүүг бас суулгацсан байгаа. Тэгэхээр техник эдийн засгийн үндэслэл нэгэнт улсын төсвөр хийгдээ явж байгаа. Тэгээ энийг бол маш судалгаатай дотоодын аялал жуулчлалыг энэ хангаан бүсээрээ ингэж эргэлтэнд тойруулах маягаар ингэж оруулж ингэж хийсэн тээзүүнүүд байгаа. Тэгэхээр эх 4 жилийн дотор энэ замууд маань ашиглалтанд ороо явчихна гэсэн. За гişүүд маань хэллээ. Тодорхой замууд. Ер нь бол эх 4 жилд 4000 зам тавина гэдэг байгаа ш. 4000 км бүсчийн хөгжил хүрээнд. За аймагуудын хувьд бол яг саяны хэлсэн тодорхой замууд бас тавигдаад явна. За яг өөр ашигын хувьд бол өөрт чинь бол энэ орон нутгийн шинжтэй асуудал баха. За тэнд нэг асуулт байсан уу? За та хинээс асуух уу бас хэлээд асуучаарай. Давчхон шууд асуултаа асууж бол сайн байна шүү. Бид нар цаг нэлээд хэтрээтэй. За Арангай аймгийн тариач сумаас оролцогч буян нэмэх. За энэ хар хорон хоттой холбоотой бас нэг санал байна л да. Ер нь эртээрээсээ бол бас энэ хот төлөвлөгтөө бол томоохон голуудын айсав дагуу төлөвлөж исэн. За одоо хар хорон хот ч гэсэн ялгаагүй одоо сая баяр жаргал судлаач бас ярьж байгаа шиг байна. Тэгэхээр энэ хар хорон гэдэг одоо томоохон төлөвлөлт хотыг төлөвлөж байгаа мөртлөө одоо орхон голын эхэн дээр одоо алт олуурлууд байдаг. Энэ асуудлыг бол бас зогсоомоор байгаамаа. Ер нь Арангай аймаг, за Хангаан одоо нурууны ар өөр хэсгүүд энэ одоо байгалийн үзэсгэлэнт газар, усны одоо томоохон голуудын айсав бүхий энэ газруудыг бол одоо хүний гар хөргөдгүүгээр бүр дархалж ер нь бол энэ бүс нутагт одоо цэвэр байгалийн аялал жуулчлалыг бол хөгжүүлэх одоо ийм шаардлагатай гэж үзэж байгаа. За дараа нь бол хар хорон хот маань одоо бити Улаанбаатар шиг болчоосоо эхнээсээ одоо төлөвлөлт зөв яваад за Монгол уран барилгын одоо хийц сагвар бүхий бас цомхон тэгээ одоо Монголын бас соёл ёс уламжлалыг харуулсан ийм одоо бас түүхэн агуулгатай хот бол сүндэрлээсэ гэж. За энэ одоо саналыг бас хэлж байгаа. За дараа нь одоо төсвийн орлогыг бол орон нутаг өөрөө бүрдүүлээд эхлээ явж байгаа. Тэгтэл хууль эрх зүйн хувьд бол бас зөрчилтэй асуудлууд байна. За нэгдүгээрт энэ малын тоотлогын албан татвар гэдэг одоо улс орны хэмжээнд одоо албан журмын татвар болоод хэрэгжиж байгаа мөртлөө одоо тухайн татварын хувь ногдлыг бол орон нутгийнх нь одоо хурлуудад эрх хэмжээг нь өгсөн. Тэгээд 0-2 мянган төгрөг гэж итл нэг хэсэг газар нь авдаг, нэг хэсэг газар нь авдаггүй. За авж байгаа газрууд дээр нэхэд малчтад юу тулгуурдаггүй гэхээр нөгөө татвар өгөөгүй малчтын дансыг битүүмжлээд за ингээ амжиргааных нь их усүрлөө халдаад эхэлсэн. Тэгэхээр нэгэнт одоо малчтыг хариуцлагажуулаад тодорхой орон нутагт малын толгой албан татвараас хөдөөж ухвэ бэлчээр сэргээх чиглэлээр энэ татварыг ашиглаж хэрэглэж байгаа бол төр угаасаа өөрөө дээрээсээ бүс бүсээр нь одоо тухайн одоо татварын ногдлуудыг үүсгээд тэгээ одоо хуулиараа ингээд авдаг байх хэрэгтэй. Эсвэл авдаггүй байх хэрэгтэй. Тэгэхгүй бол одоо ингээд нэг аймаг дотор ихэд ингээд өчнөө олон янзын үзэл ойлголттой. За энэ асуудлыг сэгсэлж өгөөсэй гэж хүсэж байгаа. За хоёрдугаарт энэ тусгай хамгаалалттай газрын хууль тогтоомж гэж бас нэг завхарсан хууль байна. За Арангай аймгийн тариацсан бол хорог тэрхийн цагаан нурын байгалийн цогцлолт газар байдаг. За тэр тусгай хамгаалалттай газрыг анх одоо авахтаа борго алуу хамгаалах чиглэлээр олон улсын конвенцэд нэгдээд автал одоо нөгөө нэг аялал жуулчлалын баазууд эко гэрүүд нь тухайн одоо борго алууны амьдарч байгаа нутаг дэвсгэрийг түрж аялал жуулчлалын баазууд нь бий болоод нөгөө хамгаалтанд авах осны шууд нь нэг ёсондоо тэрхийн цагаан нараас дайжаад алга болсон. Тусгай хамгаалалттай газар юу хийж ийн гэхээр одоо дээр яам тусгай хамгаалтайгаа газраас газраа олгож байна. За орон нутагт Улаанбаатарын нэртэй харьяатай компаниуд нь орон нутагт татвар төлдөг. Ингээд одоо тариац сумын нутаг дэвсгэр дээр байгаа мөртлөө эрх зүйн хоёр өөр зохицуултаар явдаг. Энэ асуудлыг төсвийн орлогыг одоо орон нутагт нь төвлөрүүлж байгаа бол тусгай хамгаалалттай газрын хуулийг ч гэсэн орон нутагтаа нөөж өгөх хэрэгтэй гэдэг ийм бас санал хэлж байна. За баярлалаа. За 3 санал гэж ойлголоо. Бэлчээрийн татвар, тусгай хамгаалтын газар, за тэр нөгөө орхон голдын ихтер алт олборлох асуудал гэдэг ийм зүйлүүдийг одоо манай олзч тэмдэглээд авсан баха. За та За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье.
За ер нь нөгөө мөнх тулга гишүүнээс би асуух гэж байна. Би өөрөө энэ арь ширний салбарын төлөөлөл одоо Мон ирээдүйн компани гүйцэтгэх захирал Бендеря гэдэг хүн байна. Ер нь бол энэ одоо мөнх тулга гишүүний ярьж байгаагаар бол одоо нийт гарч байгаа түүхийдээ бүгдийг жалган тавиад байна гэсэн юм ойлголт байгаад ах шиг байна. Ер нь бид бол өөрсдийнхөө дотоодынхаа үйлдвэрлэлдээ ер нь 6 сая орчим арь ширийг боловсруулад үүнээсээ бараг 1.5 сая орчим эцсийн боловсруулалт хийж ингэж үйлдвэрлэл явуулж үндэсний үйлдвэрлэлдээ дэмжиж өртөг шингээж одоо ингэж ажиллаж байгаа шүү. Тэгээд энэ тал дээр энэ бас одоо энэ бүсийн одоо гишүүдэд ингэж буруу ойлголт өгж байгаад нь одоо салбарын бизнес эрхлэгчдийн хувьд бол бас одоо хэлмээр санагдлаа. Яг үүндээ бол бид чадлынхаа ирээр одоо ажиллаж байгаа. Энэ цагаан алт хөтөлбөрийн хүрээнд даваа талаа медиатор маань бас манай үйлдвэр дээр ерөнхийлөгчтэй очисон байгаа тий. Бид бүхэн одоо боловсруулах үйлдвэрийн төвшөнд одоо технологийн шинжилэл, тоног төхөөрөмжийн шинжилэл одоо аль бүхэл арга зам байгаль орчинд ээлтэй одоо химийн бодисыг технологитой хэрэгжилж जैन. Тэгээ үндэсний үйлдвэрлэлүүд дагаж маш сайн хөгжиж байгаа. Бас тийм даваа талууд байгаа шүү гэж одоо хэлмээр байна. Тэгээд ер нь бол манай энэ хангаан бүс чинь одоо бэлчээрийн даац 5 дахин нэмэгдсэн ийм сул тал байна шүү дээ. Энтэй холбогдуулаад малын таваарлаг чанар нь бол нэлээд буурсан байна. Дээрэс нь малын өвчлөл их байна. Зориултын мах гямнадууд байхгүй байна. Анхан шатны тордлогоо байхгүй байна. Иннээс болоод малчтын маань одоо амжиргаа доошо болоод байгаа шүү гэдэг дээр та одоо гишүүн хүний хувьд Зогтбаатар гишүүн, Мөнх тулга гишүүн хоёроо анхаарч ажилласаа гэж одоо хүсэж байна. За тийм гишүүд бол илүү нөгөө шат дамжлагын сайжруулах гэдэг агуулгаас ирсэн баг. Мэдээж тодорхой хувийн боловсруулж байгаа шүү дээ. Тэгээ 30% боловсруулж байгаа 70% гүн боловсруулалт хийж чадахгүй л байгаа юм л асуудал байна. Тэгэхээр тэрэн дээр бол одоо ойлголтын зөрүү баг шиг байна. Гишүүд ч гэсэн. Тийм. Таны ярьж байгаа зөв. Тэгээд бид нэр 17 саяыг одоо жилд хэрэгжилж байна. Эдийн засгийн хэрэглэлтэнд оруулж байна. Тэрнийхээ 6 саяыг л бид нэр дотоодын аж ахуйн нэгж маань чадан ядан боловсруулж байгаа. Тэгэхээр таны салбарыг л дэмжиж гэдэг. 17 сая 100% мэдээж хэрэг бас тодорхой хэмжээний эдийн засгийн хэрэглэлтэнд ороод байгаа. Орохдоо нөгөө үйлдвэрүүдтэйгээ ойрхон тээвэр логистикийн зардал нь хямдхан хүмүүс нь орчод байгаа. Манай бүсийн хэмжээнд хамгийн их малтай мөртлөө тэр эдийн засгийн хэрэглэлтэнд орж чаддгүй. Тэгэхээр энийг хэдүүлээ ойртуулъя, дархантай ойрхон байна те. Тэгээ хоошоогоо энэ босоо тэнхлэгийн замаа хурдан дуусгая. Энүүгээрээ холбогдоод энэ Монгол улсад жалганд хаяад байгаа малчтынхаа амжиргааг арь ширийн боловсруулдаг болёо. Таны салбарыг дэмжийе. Тэхийн тулд төсөв дээрээ бид нэр илүү энэ мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих дэд бүтцийн хөрөнгө оруулалтуудыг хийж өгье. Хувийн хвшлийнхэн маань нийлж нэгдээд тэр дэд бүтцийг ашиглаад үйлдвэрээ улам чанартай, улам бүтээмжтэй бас эзлэхүүний тэлээсэ гэж. За баярлалаа. За дор зүрэн дараагаар асуултаар тэгээд бүгдөө өсгөлцүүлгээ өндөрлөё. Одоо энэ чинь 3 асуулчлаа. Сайн байцгаана уу. За нэг зүйлийг бас нийтийн чанартай зүйлийг асууя гэж бодож байна их хурлаа гэж үдээс. Өөрөөр хэлбэл за Монгол улсад бүртгэлтэй Монгол улсын аж ахуйн нэгж мэдээж улсынхаа айлч аймаг сумын нутаг дээр очиод үйл ажиллагаа явуулах эрх нь бол нээлттэй. За гэхдээ орон нутагт яг ямар байдал байна вэ гэхэлэр зэрэг хамгийн их одоо эдийн засгийн урсгал ихтэй тэр салбарууд дээр бол Улаанбаатарын одоо аж ахуйн нэгжүүд орон нутагт үйл ажиллагаа явуулдаг. Тухайлбал одоо шатхуун төгс станцууд, түрүү ярьсан тэр хаяж үйлчлийн компаниуд, уул уурхай гэдэг ингээд эдийн засгийн урсгал хамгийн ихтэй салбарууд бол Улаанбаатарын компаниуд ингээд очдог. Тэгэхээр зэрэг татварын орон нутгийн ялгаатай бодлого тогтооно гэхээс илүүтэйгээр тухайн аж ахуйн нэгж хаана аль аймаг сумын нутаг дээр үйл ажиллагаа явуулж байна. Тэр одоо засгийн нэгжийнхээ татварын албанд бүртгэлтэй байдаг. За мэдээж Улаанбаатар шилжээд очиж бол бүхэл бүтэн компаниараа шаардахгүй. Тэр салбар компаниараа, огон компаниараа яг тэр тухайн одоо нутаг дээр хамааралтай үйл ажиллагаа явуулж байгаа. Яг тэр хэсгээрээ одоо салбарлаад ингээд одоо татварын албанд бүртгэлтэй байдаг. Ийм одоо эрх зүйн орчин бүрдүүлж аж ахуйн нэгжүүдийг орон нутагт нь бүртгэлтэй байлгадаг. Ийм одоо эрх зүйн орчин бүрдүүлэх боломж байгаа юу? Олон улсын практик нь ямар байна вэ? Монгол улсын хувьд одоо ийм одоо практик хэрэгжүүлэх
одоо юу гэдгийг тэр эдийн засгийн тооцоололоо эргэцсэн одоо бусад бизнесийн бол энэ механизм талаас юм боломж ер нь байдгүй. Энэ чиглэлийг ер нь та бүхэн маань бодлогоолж явуулахын боломж байгаа юу гэсэн энэ зүйлийг асууя. За манай хоёр гишүүн байр суурь хэлжигт. За ийм боломж орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа Улаанбаатар хотод төв компани байдаг, аж ахуйн нэгжүүд орон нутагт нэлээд байдаг, шатхуун түгээх станц, банкуд. Миний мэдж байгаагаар банкуд бол яг орон нутагтаа бүр татварын хилцтэй бүртгэгдээд албаа агчдын нийгмийн даатгалын шимтгэлээ орон нутгийнхаа татвар төлөөд үйл ажиллагаагаа явж байгаа. Нэгдсэн байдлаар компани тэр орлого ашиг нэг тайлан гардаг. Энэ чинь Монголын татварын тухай хуулиар явж байгаа. Тэгэхээр орон нутагтаа төвлөрөх ёстой татварууд нь бол төвлөрөө явж байгаа. Илүү наривчлаад бол цаашид судлах шаардлагатай хаа л гэж хэлж байна. За асуултанд хариулъя. Энэ бол яг одоо гол асуудал нь бид нэр тэнд эдийн засгийн үр ашиг сонирхол бий болох хэрэгтэй байхгүй. Тэгжиж нөгөө бодлохоор компаниуд маань ирж шинээр үйл ажиллагаа нээж явахгүй бол манай бүсийн хувьд 6,000 гаруй аж ахуйн нэгжтэй. Энэ 6,000 гаруй аж ахуйн нэгжүүд өнөөдөр яаж ч ажиллаад татвар цуглуулад хоримтлал бий болохгүй, орлого бий болохгүй. Тийм учраас манай ер нь энэ бүсийн 3 аймаг маань татаастай яваад байгаа. Энэ дээр бид нэр одоо түрүүний сайн жишээ гэж яриад байгаа. Би одоо арай комплексыг хэлэх гэж байна. Энийн шиг ийм аж ахуйн нэгжүүд төртөгөө нэгдээд ингээд татвараа яг орон нутагтаа төлж хоримтлуулж чадчихвал энэ болж байгаа. Тийм болохоор илүү нөгөөх нэг хахин хавчих, шинээр татварын бодлого бий болох, шинэ татвар үүсгэх гэхээсээ илүүтэйгээр тэнд эдийн засгийн сонирхлыг яаж төрүүлэх вэ? Түрүүний сэдв аялал жуулчлал эсвэл юу гэдгийг те мал аж ахуй үйлдвэрлэл. Тэгэхээр энэ болгоныг хөтлөх юм нь бүсийн хэмжээнд зам байх болно. Тэгээд татварын бодлого маань илүү аж ахуйн нэгжүүдтэй нээлттэй, хөнгөлөлттэй байдлаар ийм маягаар явуул одоо жинхэнэ бүсчилсэн хөгжил болж чадах юм аа. За баярлалаа. Ингээд бидний цаг болсон байна. Уучлаарай. Олон хүн байна. Яг 3 хагас болж байна. Бид нэр одоо 2 хилцүүлэг дутуу. Харин тий багтахгүй байна. Өглөө хоцроод эхэлсэн. Одоо ингээд цагаа дуусгаад би дүгнээд ингээд дуусгая. Тэгээд ер нь бол гол одоо мэдээллүүдийг бол та бүхэн авлаа. Хүн болгоны байр суурийг сонслоо. Замын асуудал ярьлаа, мал аж ахуйн асуудал ярьлаа. Яг ойрын хугацаанд хэрэгжих бол эх онд 5 төсөл тавигдсан байна те. 90 тэрбум төгрөгийн хөгжлийн бодлого төр. Энийг та бүхэн бас онцгой анхаараарай. За татварын асуудлууд бүрчлээ татваруудаа тогтоох эрхтэй болох юм байна. Энийг аймаг орон нутгууд яаж ашиглах уу гэдгээ бодмоор байна. Саяны бас дөрцсөн даргын асууж байгаа бол бас зөв асуудал. Бас төсвийн яг хилцүүлгийн явд бас хөндөх ёстой гэж бодож байгаа. Энэ дээр байр сууриа та бүхэн хараарай. За ингээд эцэст нь дүгнээд хэлэхэд бидний хамтын ажиллагаа гэсэн юм хилцүүлэг маань өөрөө хамтын ажиллагаа гэдэг утгаараа том агуулгаараа бид нар одоо энэ сонгуулийн циклийг өнгөрөөж байна. Их хурлын сонгуул болоод дуслаа, орон нутгийн сонгуул болоод дуслаа. Одоо ажиллаа хийцгэнэ. Одоо ажиллаа хийхийн тулд дээрээ эвслийн засгийн газар байгуулсан байгаа. Доороо орон нутгийн сонгуулиудаа хийчлээ. Одоо хамтдаа ажиллах том агуулгаараа харж эвслийн засгийн газартай ажиллаж байгаа шүү гэдэг утгаараа ингэж үр дүнтэй ажилласаа гэж хүсэж байгаа юм. Энэ бол одоо хамгийн том зөвсөлтчлийн асуудал байгаа шүү. За мэдээж бусад асуудлуудыг бид нэг олон талаас ярина. Тийм учраас та бүхэн буцаж ятад орон нутгийн төсөв мөсөө батлана. Шинэ удирдлагууд бий болно. Хангайн бүсийн төлөө хамтдаа ажиллаарай. Орон аймаг болгоны өөрсдөө хөгжлийн төлөвлөгөө гэхээсээ илүүтэй одоо бидний боддог сэтгэлгээний өнцөг өөрчлөгдсөн шүү. Тийм учраас энэ тал руугаа анхаараарай. Ингээд үр дүнтэй хамтаа ажиллахыг та бүхэндээ бас өсөөрөө ёо. Тэгээ бүгдэнд нь баярлалаа. Гишүүдэндээ баярлалаа. 2 гишүүн байна. За дээрэс нь манай олон улсын байгууллага, за ашигт малдмалын салбарын мэрэгжилтэн, засгийн газрын хэлэх газар, за их сургуулиудын төлөөлөл нэг асуулт бас хариултгүй үлдлээ. Гэхдээ дараа нь та бүхэн асууж болно. Ялангуяа энэ боловсролын салбарын шилжилт төлөвлөгөө хангай бүс рүү яах юм? Олон асуудлуудыг ярьлаа. Эцсийн дүнд хүн хийн. Тэр хүнийг яаж бэлдэх үү гэдэг асуудлыг орон нутагт нь төвлөрүүлэх үү гэдэг асуудал бас үлдлээ. Гэхдээ энийг та бүхэн хөв хүмүүсээс нь одоо бас асууж болно. Ингээд хилцүүлэг өндөрлж байна. Бүгдэнд нь амжилт хүсье.